Том галерей дээр гаргасан үзэсгэлэнгийн маань нэр нь хоёр дахь ургалт гэсэн нэртэй. За энэ олон улсад бол ургамал зүүдээр яригддаг нэр томьёо байдаг. Энэ юу вэ гэхээр аливаа ургамал ургахтаа босоо чиглэлд ургаад нэг зогсдог. Тэгээд өргөөшөө ургаж ухаандаа бат бөх илүү хоёр өргөөшөө тэлж ургадаг гэсэн санаатай. Энэ юу гэхээр илүү бат бөх болж өшөө тэлж өшөө байж боломжит хөндлөнгийн чиглэл рүүгээ ингээд тэлдэг гэсэн ерөнхий тийм санаа байгаа юм л да. Тэгэхээр энэ нь болохоор миний бүтээлийн ерөнхий санаатай том уялдж байсан. Миний бүтээлийн ерөнхий санаа бол альва бит болон бит бус зүйлийн дархлаа эсэргүүцэл мөн тэгээд дасан зохицол тэгээд тухайн нөхцөл байдал цаг үе болоод өгөгдөл дээрээ тулгуурлаад хөгжиж дараагийн шатанд сайнч бай мууч бай ингэж шат ахих гэсэн цаг хугацааны бас ирэхээр легдэж урагшлах гэсэн санаанууд дээр үндэслэн тулгуурсан байдаг. Тэгээд энэ санаатай бол энэ нэр болоод энэ ургамал зүйл ашигладаг нэр томьёо мөн шууд утгаараа ч гэсэн миний бүтээлүүдийг харуул альва өөр төрөл зүйлийн материал болоод төрөл зүйлүүд хамтран нэгэн чиглэлд ургаж байгаа тийм төр зургуудыг ч гэсэн харах боломжтой байгаа. За үзэсгэлэнд бол миний шинээр хийж байгаа коллаж болон холимог техник холсон тийм цаасан ажлууд байгаа. Энэ ажлууд маань ерөөхдөө энэ шинээр бас бий болсон энэ хэсэг бүлэг бүтээлүүдийн маань яг тусгална гэж бас хэлж болохоор баримлуудын маань тусгал гэж хэлж болохоор тэгвэл тэгэхээр нөгөө 3 орон хэмжээс орон зайд бас хийж байгаа баримлуудын маань өшөө өөр хэдий цаасан дээр болгож байгаа боловч боломжуудыг нь илүү эрүүл хайгуул болсон өөрч тийм байх боломжтой сонирхолтой өнцгүүдийг илүү харуулж байгаа гэсэн илүү шинэ талбар байгаа. Би хувийнхаа үднээс бас илүү таашааж хийж байгаа бас нэг тийм төрөл байна. Тэгээ баримлууд маань бас түрүүн ярьлаа. Эвэр миний бүтээлд бол эвэр гэсэн санаа энэ ургалт болоод цаг хугацаа мөн энэ бэлэгдлийн чанараар орж ирдэг. Тийм ч учраас бас энэ холимог гарал үүсэлтэй өөр материалууд болоод унсан мод зэрэг эдгээр зүйлсүүдийг нэгэн чиглэлд ургуулж байгаа үргэлжилж байгаа гэсэн тасан зохицож байгаа гэсэн юм утгаснаа тэр тулгуурласан баримлууд байна. Тэгээ бас үзэсгэлэнгийн нэгэн гол бүтээл болох автомашинтай тийм инсталляц баримл байгаа. Анхдагч ургалт гэсэн нэртэй юм уу да. Энэ нь яг англиар бол primordial growth гэдэг илүү эртний хамгийн анхны ургалт гэсэн. Тэгээд нэг талаасаа ийм уран зөгнөлт маягтай тийм нэрнээсээ ахуулаад үзэгчдэд буух өгөгдөл мэдээлэл тийм байгаа. Гэсэн хэдий ч бидний яг 100% хараад мэдж танил болсон эд зүйл бид нар үргэлж дотор нь орж сууж явдаг төвчирдэг тийм эд зүйлсийг нь тийм өөр нөхцөл байдалд оруулсан өөр өгөгдөл болоод өшөө ямар ургаа санаа сэтэл харилцан яриануд хөрөмж болох бай гэсэн тийм нэг бодлын орчин руу төлөвч оруулсан гэж хэлж болохоор тийм. За үзэгчдийн зүгээс бол урлагийн бүтээл ялангуяа ийм нэгэн санаанд дор агуулсан үзэсгэлэн ийм хэсэг бүлэг бүтээл бол үзэгчдтэй харилцаанд орох ирмэлзэл тэгэх зорилготойгоор л бүтээгдэж хийгддэг. Тийм ч учраас заавал хэлцүүлэг яриа өрнүүлэхтэй биш үзэгчд бол өөрсдөө өөр дотроо ямар нэгэн бодлыг эхлүүлээ тэр нь хоорондоо тэр үдсэн бүтээл болоод өөрөө өөрийнх нь тодорхой хүнтэй үргэлжлээд явж байдаг.
Тэгээ энэ үзэсгэлэн бол бас би анзаараад ах нэ нэр нь хүмүүст хүрсэн болоо гэж би харсан. Одоо хүн болгон одоо амьтны төрөл зүйл болгон амьтан амьгүй зүйл болгон одоо түүх домог хүртэл он цагаас он цаг руу шилжих гэсэн мартагдахгүй үлдэх гэсэн ирмэлзэл байдаг гэж би нэг бүтээлд алдардаг. Тэр шиг бас мөн ингээ хөгжиж сайжирч эсвэл дараагийн шат руугаа ямарчсан агчдаг тийм ирмэлзэл одоо бид нар байгалийн хөгжил байдаг. Тэгэхээр энэ байгалийн хөгжил шинж чанарыг нь илүү бас шинээр харах өнцөг харилцаанд оруулсан болов уу гэж би харж байгаа.